За нэг дагч манаас сүн самтлагын чи хуурамч гэдэг нэг хуучны нэг дуу захиалсан байна. Төлбөрөө хөдлөөд. За тэгэхээр багш нь дуугийн зааж өгч जैन. Тэгээд дуу болохоор C бемолын дуу байна. За ингээд дандаа битүү барилгыг болгохоор. За ер нь бол C бемол, Sol minor, Mi bemol, Fa major гэсэн аккордууд ашиглагдаж байна. Тэгээд арай хэлбэр тоглох үднээс капо ашиглая. Капоны төр ладан дээр тэгээд дуу ля мажораас тоглож байна. За ямар ч дуугийн дагаад тоглож үзье. За дууны иймэрхүү байна. За ля мажоос тоглосон. Fa diез minor, Re, Mi, за тэгээд Do diез minor гэсэн 5 аккордоор тоглож байна. За дуу иймэрхүү маягаар ингээд интро явуулаад за дуу тэгээд Ахичамаг Димиги харагио Тань сэтгэлэмэр чанагвич Танилцах хүсэл төрсөн ёо Гэвчний царай надад биш Гэрэл тэр төвцсөн биш Надад ганцхан сэтгэл хэрэгтэй Намайг их охин хэрэгтэй Найз биш
байна. За дандаа хувааж байна. Бадаг болохоор хуваахгүй. Яг нэг бүтэн цохилтыг явуулна. За хоёр удаа тойрно. Дахиад хоёр удаа тоглоо бадаг дуусаа. Одоо дахиад нь гэвчээ царай надад конспишн дээр хуваалт хийж чинь. Ре ми руу хаваад ля фа диез минор тэртэн чисэн биш. Тэгээд дахиад автаад ре ля ми ре ми ля фа диез минор ре ми ля фа диез минор хоёр таарсан. Дахиад ре ми до диез минор фа диез минор тоглол зүгээр. Гэхдээ ля тоглосч болно. Ля фа диез гэж болно. Эсвэл до диез минор фа диез минор. Тэгээд эсвэл ре ми ля. За ингэж нөгөө болчихно тоглоно гэсэн үг. За тэгээд нэг л битүү аккорд орж ирж байна. За до диез минор тоглох бол бас хоёр болно гэсэн үг. За фа диез минор битүү аккорд. Энийг задгаа тоглож болно. Энэ нэгдүгээр хуруугаар 20 дугаар ладан дээр бүтэн хааж байгаа. Энийг 3 дугаар утсыг дараад тэгээд 4 5 дугаар утсыг дээрээ дардгаараа дараад 3 дугаар утсыг ганцхан дараад 1 2-оос орчиж болно. За 6-ыг дээрээс нь хаах хэрэгтэй. Ингээд фа диез минор задгаа тоглож болно. Ингээд яж болно гэсэн үг. За до диез минор энэ эсгийг тоглохдоо ингэж тоглож болно. За до диез минор бүтнээр ингэж тоглоно. Дөрөвдүгээр ладан дээр 1 2 3 4 гэсэн үг. 1-ээс 5 хүртэл дараад 6-ыг болоороос тулчих хэрэгтэй дарахгүй. Тэгээд ороо 6-р 5-р ладан дээр 2-р утсыг 6-р ладан дээр 3-4-р утсыг дараад до диез минор. Ингэж битүү тоглоно. За энийг задгаа тоглож болноос яаж тоглох вэ гэвэл дон төрөг авна. 2-р ураг аваад энэ доотлын 3-4-р утсыг дарж байгаа 3-4-р ураг үлдээгээд 1-р уруугаа авчаад ганцхан 5-р утсыг дээш нь тарчна. 1-2-ыг орхична. Сол. Ингээд задгаа тоглоно. Ийм болно гэсэн үг. За 4-ний 4 хэмжээгээ нэлээд хурдан тоглоно. Ийм цохолт байгаа. Тэгээ энийг хурдан тоглож байна. За тэгээ дуу нэг иймэрхүү маягаар тоглох нэ. За тэгээд ойлгомжтой байх гэж найдаж байна. Тэгээд ойлгохгүй юм байвал комент ч бас асуугаарай. Амжилт хүсье. Баярлалаа.